Дэлхийгээс Марс гарагт одоогийн сансрын хөлгөө хөрж очиход хэр хугацаа зарцуулах вэ? Хариулт нь 6-9 сар. Сансар тэгж удахгүйгээр хурдхан шиг очих арга байхгүй юм уу гэж та бодож байж магадгүй. Байж болно. Гэхдээ бид тийшээ хурд нисэх тусмаа л очих төхөд маш их энерги зарцуулан байж тоормслох хэрэг гарна. Энэ нь одоогийн шингэн төсөлт буужингийн химийн хөдөлгүүрийн технологид хүндрэл үүсгэдэг. Цөмийн энергийг ашиглаад Марс гариг руу 10 хоногийн дотор яваад ирэх боломжтой гэвэл та итгэх үү? Тэгвэл энэ гайхамшигтай технологийн талаар та бүхэнд тайлбарлаж өгөхийг хичээе. Эхлээс өмнө дараагийн минутад дараад бичлэглүүгээ орцгоё. Далан жилийн өмнө бид Нарны аймгийн эрх шиг түлхүүрийг олсон. Энэ бол нэгдүгээр хэдэн мянган тонн асар хүнд хөлгийг хямд өртгөөр сансарт гаргах, бүх гариг руу нүдэрэмхэн зур аялах, бүр Нарны аймгаас цааш нисэн гарах боломжийг нээх байлаа. Гэхдээ бид үүнийг ашиглая гэж бодоогүй. Цөмийн эрчим хүч. Энэ бол шинжлэх ухааны уран зөгнөлт биш, үнэхээр бодиттой. Хэрэгжих боломжтой загваруудыг 1946 онд Манхайтны төслийн эрдэмтэд туршиж танилцуулсан. Тэдний ажил нууцаар эхэлж дэлхийд анх аимшиг суурил авчрах зэвсэг хэлбэрээр ил болсон. Харин дараа нь тэд түүний инх тайвны зорилгыг харуулахыг хүсэж байлаа. Тэдний төлөвлөгөө буужингийн салбараа хамгийн том асуудлын нэгийг буюу буужингийн тэгшдэхлийг шийдэх ёстой байв. Энэ бол химийн буужинг асар том шатхууны танкта болгож далаад тэр маш үнэтэй хэсгүүдийг хаяхад хүргэдэг тэр тэгшдэхэл. Цөмийн эрчим хүч энэ асуудлыг шийдэж чадна. Гэхдээ цөмийн реактораар халаасан хийг гадагшлуулах аргаар биш, иймгэл сүрэл аягаар ус уух дайдал үр ашигтайч том ачаа газраас өргөх түлхэлд өгөхгүй. Дэлхийн нийт цөмийн бөмбөгийн агшин зур үзүүлэх асар их хүчийг харсан. Энэ бол хэдэн зуун мянган тонн химийн шатхуунтай дүүтгэц хүчийг өчүүхэн жижиг төхөөрөмжд багтааж байгаатай адилаа. Хэрвээ энэ дэлбэрэлтийг пуужинд ашиглаж чадвал бидний сансарт хүрэх арга замыг үндсээрээ өөрчлөх байсан. Гэвч цөмийн дэлбэрэлтээр тээврийн эрсдлийг хөдөлгөх цорын азарга нь түүнийг атомын бөмбөгийн фаервол дотор байршуулах явдал байв. Өнөөгийн хүмүүс ийм орлого бол тэр бүгдийг дэлүү шатаах солиотой санаа гэж үзнэ. Харин 1950-ад оны эрдэмтэд үүнд өөрөөр хандсан юм. Ийм замаар оройн төсөл бий болсон бөгөөд энэ бол түүний түүх юм. Оройн төслийн ард байсан инженер эрдэмтдийн хамгийн түрүүнд хариулах ёстой асуулт нь тэрхүү цөмийн дэлбэрэлтээс хэрхэн амьд гарах вэ гэдэг байв. Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын үүнийг нэлээд сонирхож байлаа. Тэд цөмийн довтлогооныг тэсвэрлэх ямархуу хамгаалалт барих ёстойг бас нөгөө талаас нь ийм бат бөх объектуудыг устгахад тэдний бөмбөг хэр хүчтэй байх ёстойг мэдэх шаардлагатай байв. Дэлбэрч буй цөмийн бөмбөгөөс үүсэх дулаан, цацраг болон цохилтын долгион зэрэг нь бусад зэрэгсэн дэлбэрч буй өөр бөмбөгүүдэгч устгах болох учраас тэдгээрийн хооронд нь хэр ойрхон байрлуулах боломжтойг мэдэх нь чухал байв. Эдгээр хариултуудыг тэд тухайд идэвхтэй явуулж байсан нэлээд олон цөмийн туршилтуудаас олох болно. Ялангуяа янз бүрийн материалыг байрлуулан цөмийн төхөөрөмжийг газрын гадаргаас янз бүрийн зайд дэлбэлсэн туршилтууд бий. Ийм туршилтуудын нэг нь Лүү Аляны бөмбөлгүүд гэдэг нэртэй төслүүд байв. Лүү Алян бол Америкийн Тиротомын нөөцийн тухай санаа зовж байсан агаарын цэргийн физикч байсан. Тиротом гэдэг нь халуун цөмийн нэглийг явуулдаг цэник ташууг дүүргэх шаардлагатай ус төр шиг хүнд изотоп юм. Анхны цөмийн нэгдлийн бөмбөг 1952 оны IV Mike туршилтанд дэлбэрч, үүний дараа мегатон үзүүлэлтэд илүү их дэлбэрэлтийн цэник тушуунуудын төлөвлөгөөнүүд гарч илүү их тиротом шаардлагатай болсон. Литийг нейтроноор бөмбөгтөд тиротом болж хувирч чадна. Харин ураны хуваагдлын бөмбөгийн цацрагын урсгал үүнийг хийж чадна гэдгийг алей мэдэж байв. Тиймээс тэрээр эдгээр бөмбөгүүдийг 20 килотон хүчтэй төхөөрөмжөөр дэлбэлүүлэн уг унлыг туршиж утсан. Viper туршилтад литий агуулсан материалаар дүүргэсэн 1 метрийн өргөнтэй гам бөмбөрцгүүдийг атомын бөмбөгийн дэлбэрэлтийн цэгээс ердөө 10 метрийн зайд байрлуулжээ. Бөмбөрцгүүд графит бүрээсний ачаар сүрхгүйгээр асар хүчтэй цацрагийг шингэх уламжтай байсан. Графитыг сонгосон түүний жингийн хувьд бүх хата биетүүдээс хамгийн өндөр ууршилтын энергитэй тул хийвэл човрохоос өмнө асар их дулааны энергийг өөртөө шингээх чадвартай байсантай нь холбоотой. Иймээс дулаан хамгаалтын бүрхүүлүүдийн гадна талд графитыг төгөөмөл ашигладаг. Гэвч эдгээр туршилтын үр дүнд хоёр гайхалтай нээлтгийгдсэн. Нэгдүгээрт бөмбөгнүүдийг цөмийн цэник тошооны дулааны дэлбэрэлт тэр чигтээ бүрхэхэд миллиметрийн зузаантай графитын давхраг ууршин хамгаалтын хийм бүрхүүл болж хувирснаар бөмбөрцгүүд 150,000 градусын фаервол гэмтлэхүүгээр тэсвэрлсэн. Хоёрдугаар уг хий тэлэх явцад
бөмбөрцгүүдийг их буун сум шиг дэлбэрэлтийн цөмөөс гарган шидсэн байв. Хэрвээ энэ үзэгдлийг пуужинд ашиглаж чадвал яах вэ? Гэвч уг санаа нь тэр даруйд өргөн урайны дэмжлэг аваагүй. 1957 онд Спутник Америкийн нэгдсэн улсын дээгүүр нисэн өнгөрч сансрын өрсөлдөөний эхлүүлэх хүртэл зөвлөлтүүдийг одоо ч ирээдүйд ч сансарт ялж даван гарах хүчин шармаалтыг тэтгэхээр асар их нөөц уламжууд нэгдсэн бөгөөд үүнд ирээдүйдээ ч тодорхой улс технологид хүртэл багтаж байжээ. 1956 оны эхээр дэвшилтэд судалгааны төслийн агентлаг байгуулагдаж тэр жилдээ Орион төсөл эхэлжээ. Зарчим цөөрөлсөн физикийн судалгаануудыг ажил хэрэг болгож болохуйц загварлуулга нь боловсруулж улам том хэмжээний сансрын хөлгийн концепцүүдийг төлөвлөх болжээ. Гэвч Орион төсөл зөвхөн товч загвар байгаагүй. Бодит загваруудыг туршиж эхэлсэн бөгөөд тэдгээр нэг жижиг буужин 6 дэлбэрэлтийн түлхэлтээр 100 м өндөрт хүрсэн. Өөр нэг олон дахин цогцлын туршилт орох хэмжээний загвар байсан. Олон төрлийн хэмжээ, зориулалтаа сансрын хөлгийн загваруудыг боловсруулсан бөгөөд сарлуу нисэх оройнуудаас эхлээд 10,000 тонн жинтэй хүнд даацын оройн төхөөрөмжөд хүртэл бий болсон. Сүүлийнхэн бүр өөрийн жингээ бүрэн тойрох замд гаргах чадвартай байв. Эдгээр аль нь ч тухайн сансрын хөлгүүдээс асар их дэвшилтэд байсан зэрэгцээ өнөөдөр ч хосгүй хэвээр байна. Нарны аймгийн ердөө 1 сарын дотор туулж эсвэл Альфа Центаврт хүний амьдралын хугацаанд хүрэх чадвартай. Энэ видеоны хувьд биднийг тодорхой загварт төслийн их үед санал болгосон 4,000 тонн жинтэй Орион хөлөгт анхаарна. Энэ нь 78 м өндөр сум хэлбэрийн хүнд ачаа зөөгч бөгөөд дэлхийн нам тойрог замд 1115 тонн ачаа нийлүүлэх чадaltaй мөн 300 тонн ачааг Марс руу хүргээд шатхуунгаар буцах чадвартай байхаар төлөвлөгдсөн байв. Сансар доок гэж холбогдох хийх туршлага байгаагүй ганц хөлгөөр бүхэл бүтэн сансрын станц гаргах эсвэл нэг тээврийн хэрэгслээр бүх таалгаврыг гүйцэтгэх боломж нь ихээхэн давуу тал байлаа. Нууцын зэрэглээс гаргасан тайлангууд үүнийг хэрхэн ажиллахыг бидэнд харуулдаг бөгөөд дөрвөн чухал элементийг онцолжээ. Эхний бөгөөд хамгийн чухал элемент нь сансрын хөлгийг түлхэх цөмийн төхөөрөмжүүд юм. Энэ зүгээр нэг ямар ч хамаагүй загвар байж болохгүй. Жижиг бөгөөд хүчтэй байх ёстой. Америкийн нэгдсэн улсууд зөвлөлт хоёул том хамгийн хүчрэг зэвсгүүдийг бүтээхэд өрсөлдөж байсан. Гэхдээ цөмийн бөмбөгийг томруулан хялбар. Гэвч тэдгээрийг жижиг хэмжээтэй байлгаж үр ашигтай ажилуулдаг болох нь илүү хэцүү байсан. Нейтронууд нь цөмийн энжин уруулыг үргэлжлүүлэх шаардлагатай боловч тэд маш сайн нэвтэрч атомын бөмбөгөөс хурдан урсаж гард. Жижиг цөмөд илүү олон нейтроныг алддаг тул дотор нь явагдах хуваагдлын уруулууд цөөрч түлш ихээр өргөддөг. Гэвч үүнийг нөхөхийн тулд тесрэг шахалтыг ихсэх нь нягтралыг нэмэгдүүлж нейтронуудын мөргөлдөх магадлалыг өсгөж болно. Гэхдээ энэ нь өөр дизайн асуудлуудыг дагуулна. Америкийн нэгдсэн улс шинэ үеийн шумбаг цогцнуудаа байрлуулдаг балластик пуужинд суурлуулах боломжтой жижиг сэрэгтэй хошоонуудыг бүтээхээр улаарч байсан. Цөмийн цохилт хийх боломжоо өөр нэг аргаар тэлэхээр түлхүүрэн плутоны байсан. Уранаас илүү тогтворгүй түлш ба бериллигээр бүрхэгдсэн нейтроныг үр ашигтайгаар буцаана ойлгож ашигладаг байв. Энэхүү аргыг дайны талбарт цэргүүд харуулахад зориулсан Дэвид Крокет тактикийн цөмийн зэвсгийг бүтээхэд хүртэл ашигласан. Энэ арга Орион төслийн шаардлагад яг таарах бөгөөд тэд энэ санааг буужингийн ард жижигрүүлсэн цөмийн бөмбөгүүд шиддэг байхаар хурдан өөрчилж тэдгээрийг пульс нэгжүүд гэж нэрлсэн. Эдгээр пульс нэгжүүд нь тус бүр ойролцоогоор 1 тонн жинтэй 25,000 тонн TNT-тэй ижил хүчийг гаргаж байсан. Гэсэн ч пульс нэгжийн массын тал нь вольфрамын хавтан байсан. Тэр хавтан бөмбөг болон пуужингийн хөдөлгөөрийн хоорондын ялгаа болж байв. Бидний мэдэж байгаачлан цөмийн бөмбөг асар халуун галт бөмбөлгийг үүсгэж улмаар газраас дэш хөөрч аимшигтай мөөгүй бол гэвч цөмийн хуваагдлын уруулаас гарч буй зүйлс нь маш их эрдэнэтхэн засраг хурдан хөдөлж буй нейтронууд мөн нэмгэн плазмын тэсгэрч буй давлгаа юм. Дэлхийн агаар мандал энэ энергийг хэдхэн метрийн орон зайд өөртөө шингээж дулаан болгож хуйруудаг. Ингэснээр дулаан дээшлэн хөөрч хөрсөн тул мөөх хэлбэрийн үйл үүсдэг. Харин вакуумд атомын бөмбөг нь зүгээр л хүчтэй гэлбэлт болж асаад унтарсан гэрэл шиг л харагд. Зүгээр л нэг жижиг гэлбэлт дараа нь үл үзэгдэх цацрын давлгаа. Үхлийн аялдаг хэвээрч сансарт юм хөдлөхөд ашиггүй. Пульс нэгжид зузаан хавтан нэмснээр хуваагдлын уруулаас гарч ирж буй энергийг саатуулах буюу дулаан болон шингэж өндөр хурдтай хийн урсгал байдлаар гадагш дэлбэр нь шидэгдэх. Тэр хийн урсгал нь вакуумд буужин хөдөлгөөрөөс ялгарч буй тэрэлт өсгөгч хий шиг ашиглаж хөлгийг түлхэж хөдлөгдөг. Вольфрамыг сонгосон учир нь энэ аюултай цацрыг сансрын хөлөгт хүрэхээс маш сайн саатуулдаг ба
графиттай харьцуулахад 10 дахин илүү шахагдсан буюу нэгт учраас тохиромжтой байсан. Орион төслийн инженерүүд бас цөмийн төхөөрөмжийн энергиээрээ бүх тийшээ тархан задарч биш тэр энергийг вольфрам хавтан руу сайн чиглүүлэх аргыг зохион бодож олсон. Уранаар бохирдсан берилийн эслэн конус нь цөмийн уруулан ангадагч энерги шингээн берилийг тэлхүүд шок тавлага үүснэ. Мөн инженерүүд тесрэг бодисыг таан хэсрүүгч халуун цэнэгт хошуу болгон хувиргах техник мэддэг байсан тул түүнийг вольфрам хавтан руу түлхэхээр чиглүүлж чадсан. Бүх алдагдлыг тооцоолсны дараа пульс нэгжидүүн бөмбөгийн ялгаруул хурд секунд тутамд 36,000 м хүртэл байв. Энэ нь уламжлалт хиймийн буужин түлшний гаргах хурдаас 10 дахин их. Пульс нэгжүүд ойролцоогоор секунд тутамд нэг удаа дэлбэрч дунджаар нэг агшин зуурт 100 терабайтын энерги ялгаруул. Энэ өнөөгийн хүндрэлтээс нэг дор хэрэглэж буй бүх эрчим хүчнээс 5 дахин их энерги юм. Гэхдээ хөдөлгөрийн тэрэлт нь алхны цохилт шиг миллисекунд тутамд нөлөөлдөг цохилт маягтай байсан. Орион төслийн туршилтууд бодитоор бүтээсэн хөлөг ийм цохилтуудыг олон удаад авах боломжтойг баталсан ч орион хөлөгт зарим зохицуул шаардлагатай байсан. Тэдний зохион бүтээсэн хоёр дахь чухал элемент нь цохилт зөөллөх систем байв. Цөмийн дэлбэрэлтийн эсрэг чиглэгдсэн хэсэг нь тосоор үрсэн 26 м-ийн диаметртай ган хавтан байлаа. Пульс нэгжүүдээс гарсан вольфрамын хий энэ түлхэгч хавтан дээр бууж хөдөлгөөний импульсыг дамжуулна. Харин тусан хамгаалтын дийлэгдэг давхарх мэт ажиллаж гэмтэл үүсгээс сэргийлдэг байв. Энэ арга бодит цөмийн туршилтуудад ажилладаг болохыг харсан түлхэгч хавтан дараа нь хүчтэй ухраад хийтэй уут руу цохигдно. Машины ослын үед агаар дүүрдэг дэр шиг энэ уут хавтангийн урд татгалыг 1000 орчим G-гээс 100 орчим G хүртэл багасгадаг. Энэ бол хүнийг тэр дор нь бяц шахаж чадах хүч юм. Дараа нь Porsche гидравлик бүлгүүр агуулсан 27 м урт цохилт зөөлөгч гарна хавтангийн хөдөлгөөний цохилтыг зөөлөн удаашруулж дунджаар 125 G-ийн тасралтгүй түлхэлт болгон ховрогддог байна. Хэрвээ бүх зүйл хэвэн ажиллавал хуучин дэржинүүртэй замаар явахдаа ойролцоо таата бусч зүгээр байх байв. Цохилт шингээгч гарууд өөрийн цэхлийг дуусгах байх зуур хийтэй уут ба түлхэгч хавтан тасралтгүй савлсаар өв. Цохилт шингээгч гаруудын голын шугамар агаарын буу байрлуулж секундэд дурж пульс нэгжүүдийг түлхэгч хавтангаар дамжуулж харуулж тус хүрээний дараа хаалгаагдаж хэдэн дөр хурдтай вольфрамын плазмаас хамгаалдаг байв. Эцэст нь пульс нэгжүүдийг хадгалах асуудал гарсан. Инженерүүд диск хэлбэртэй хадгалах сав магазин сонгож тус бүртээ 60 пульс нэгж агуулсан бөмбөгний дугуйг байрлуулж нийлүүлэх систем рүү илгээдэг болгожээ. Орионы сасрын хөлөг хурдаа нэмэх бол их энгийн зүгээр л түвштэй магазинуудыг нэмэгдүүлэхэд болно. Тойрог замд хүрэхэд ойролцоогоор 600 пульс нэгж хэрэгтэй байв. Харин Марс руу нисээд буцах бүрэн даалгаварт 1500 пульс нэг шаардлагатай. Гэвч орион төсөл сүрсэн шалтгаан загвар муу байсан учраас биш. Харин сүүлийн элементтэй холбоотой байсан юм. Орион төсөл тухайд маш эмзэг сэдвийг агуулсан технологитой байсан. Инженерийн талаас нь авч үзвэл бүрэн зөв бүтцтэй сансар тэсгэж чадварын хувьд асар их дэвшил авчрах боломжтой байв. Гэхдээ засаг захиргааны талаас авч үзвэл өөнийг тогтвортой хадгалах боломжгүй байсан. 1958 оны дунд үеэр NASA байгуулагдаж аэроспейсийн хөгжлийг Airbag-аас хариуцах болсон бөгөөд энэ орион төслийг өөрөө мэдлэлд авсан хэрэг байв. NASA-д нэг жил хүрэх хугацаанд энэ төслийн нууцлал цөмийн дэлбэрэх бодисын технологи удирдахад толгорох хүндрэлтэй асуудлыг зогсоолох боломжгүй шийдэн 1959 онд орион төслийн санхүүжилтийг зогсоосон. NASA-с харан дээр буух зорилгоор Сатурн нэртэй аврах химийн пуужингийн загваруудын хөгжүүлэлтэд тэрбум доллараар хөрөнгө оруулж байсан үе учир аргагүй баха. Орион төсөл тэдний бүх хүчин шармаалтыг дуусмагт шал дэмий хийсэн зүйл мэт харагдуулах гээд байв. Зөвхөн нэг 4000 тонн жинтэй Орионыг хөөрөх нь бүх Аполлогийн нислэгүүдээр тойрог замд гаргасан нийт мастай тэнцвэв. Иймээс Орионыг бодлогын хамгаалахын яамд цэрэг техникийн боломжтой төсөл гэж танилцуулж бүх пуужингаар дүүрэн дайны хөлгийг сансар дарах чадвартайг харуулсан бөгөөд үүнийг зогсоох эсрэг технологи байхгүй байлаа. Тэгэхээр тэдний анхаарлыг татсан тодорхой. Энэ Орион төслийг цааш 5 жил санхүүжүүл хангалттай үндэслэл болсон. Энэ хугацаанд бодитоор Орион хөлөг барьж турших боломж улам холцоор л байв. Гадраас хөөрөх Орион улс төрийн хувьд аль хэдийн хөдөөн зөвшөөрөгдөх боломжгүй болсон нь тодорхой болов. Олон нийтийн анхаарал энэ тэмдгийн цөмийн туршилтуудын нөлөөлөлөд татаж тэдний толгойн дээгүүр хэдэн зуун цөмийн жижиг бөмбөг дэлбэлэн хөөрөх хөлгийг бодитоор хүлээн авах боломжгүй байсан юм а. Төслийн инженерүүд маш энгийн хөнгөн пуужингийн загваруудыг
зохион бүтээх төрсөн. Эдгээр нь химийн түлштэй дэмжлэг үзүүлэх нэмэлт буужингуудтай бөгөөд үүгээр 76 км хүртэл өндөрт хөөргсөний дараа цөмийн пульс систем ажиллаж эхлэхээр төлөвлөгдсөн байв. Ингэснээр цөмийн дэлбэрэлтийг ялгарсан хорт үүдээс аюулгүйгээр тарах бөгөөд ихэнх нь дэлхийг орох ёстой байсан. Гэхдээ энэ бас бүрэн аюулгүй биш байв. Бүрэн аюулгүй байдлын судалгаа хийв. Судалгаагаар өндөр дэлбэрэлтийг хийх нь ойр орших хиймэл дагуулуудыг унтраахуйц хүчтэй цахилгаан соронзон цочрол үүсгэж болцсошгүйг харуулсан. Мөн пульс нэгжийн эрт дэлбэрэлт хавтан эвдэж магадгүй. Эсвэл цогц шингээгч гарын цэгэл хоорондоо зэрэгсэн тараг үгс үүсэх эрсдэл зэрэг аюулуудыг тэмдэглэжээ. Бүрэн ачаасаа оройныг хөөрөх тавцсан дээр дэлбэлгэж боломжтой байсан. Гэвч хамгийн муу тохиолдол нь тойрог зам руу авчирж байх үеийн бүтлгүүтэл байв. Цөмийн гинжин уруул болохгүй ч пульс нэгж бүрэн цөмийн хуваагдлын түвшийг шахахад шаардлагатай тэсрэг бодисыг буруу дэлбэлж арайд өгтө бодисыг хэдэн мянган километрийн зайд тараах магадaltaй байсан. Эдгээр асуудлыг шийдэхэд оройн боломж төгөөсгөл буурч хөөрөх зардал нь эрс нэмэгдсэн. Дараах загваруудын илийн өнгийн гүйцэтгэлээс үүднүүс нь алдагдлыг нөхөх гэж Америкийн нэгдсэн улсын агаарын цэргийн хүч нь оройныг цэрэг техникийн зорилгоор түлхэж зарим талаараа галзуу өгмээр бүтээлүүд гаргажээ. Яаралтай хамааллаа хяналтын оройн нь 2500 тонн жинтэй ICBM шиг силод байрласан загвар байсан ч зөвхөн цөмийн дайм болсон тохиолдолд хөөрөх сансарт нисдэг нороодын нөөц хувилбар болох зорилготой байв. ертөнцийн төгсгөл оройн нь 1650 тонн халуун цөмийн зэвсгийг нам тойрог замд хүргэх шаталтай байсан. Үүний дэлбэрэлт нь 8250 мегатонн хүч Америкийн нэгдсэн улсын бүх цөмийн бөмбөгний нийлбэртэй тэнцэх хэмжээний хүчтэй сансар дэлбэрэлт хийхэд Францын хэмжээс том газар нутгийг шатаах боломжтой байв. Бас нэг цэргийн хувилбарыг ерөнхийлөгч Кеннедид танилцуулсан ч аимшигтай шаардлагагүй гэж татгалцсан гэдэг. Эдгээр санаг одоо бүрмөсөн галзуу мэт гэж үзэхэд амархаа. Гэхдээ энэ бол 1950-аас 60-ад оны үе жил бүр дотооддоо болон хөлийн чандад олон цөмийн туршилт явагдаж цөмийн реакторыг онгоцоор дисгэж халуун цөмийн пуужийг хөнөөл учруулах зорилгоор задгаагаар туршиж байсан үе. Цэргүүд нуувж нөхнөөс цөмийн дэлбэртийг ажиглаж байв. Оошо буюу аюулгүй ажиллагааны агентлаг тэр үед ч байсангүй. Оройн төсөл хэрэгжиж байх хугацаанд нууц байсан бөгөөд маш олон мэдээлэл нь хэдэн 10 жилийн турш нууцын зэрэглэлтэй хэвээр байсан. Хэрвээ нөхцөл байдал өөр байсан бол төсөл амжилттай хэрэгжиж болох ав. Гэвч үндэ оройн төслийг эцэслэн үгүй гэсэн шалтгаан нь олон улсын нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой. Америкийн нэгдсэн улс ба зөвлөлт тулууд улс 1962 оны Кубын пуужийн хямралаас хохирч дахин ийм хорцлол байдал үүсгээс сэргийлэх дипломат хэлцээрүүдийг эхлүүлсэн. За энэ дипломат хүчин чармаалтын нэг хэсэг нь цөмийн зэвсгийг хаана хэрхэн туршиг хязгаарлах харилцан тохиролцоог багтаасан бөгөөд 1963 онд хэсэгчилсэн цөмийн туршилт хориглох гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээнд гарын үсэг сурснаар цөмийн бөмбөгийг өндөрт буюу сансарт дэлбэлэх боломжгүй болсон бөгөөд энэ цөмийн пульс хөдөлгөөрийн төгсгөл болжээ. Оройн сансрын хөлгийг түлхэж хөдлөгдөх пульс нэгжүүд нь техникийн хувьд цөмийн бөмбөг биш ч гэсэн харагдах байдал маш төстэй байв. Оройныг бүтээх, ялангуяа турших нь дэлхийн их өрнүүдийн зэвсгийн нөөцийн тов хязгаарлагыг орлож байсан үед мянган тус бүртээ бие даасан цөмийн тэсрэх бодисыг үйлдвэрлэх шаардлага гаргахаар байлаа. Муу талны оройны хөөргөлт нь дэлхийд даяар цөмийн довтлооны дохиолын системийг идэвхжүүлнэ. Харин химийн түвшний дэмжлэгтэй хөнгөн загварыг хязгаарлагдвал гүйцэтгэлээс өөрөө үр дүн гаргах тул энэ төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Ингэснээр оройн төсөл 1965 онд албан ёсоор дуусжээ. Гэхдээ цөмийн дэлбэрэлтээр сансарт хөөрөх тээврийн хэрэгслэг мөрөөдөл арилсангүй. Пуужин техникийн инженерүүд ийм асар их гүйцэтгэлээр алсад нисэх санааг орхиж чадаагүй. Оройн төслийн тэтгэвртэй гарсан ажилчид төслийн нууц нээлттэй болсны дараа Артур К. Кларк ба Стенли Кубрик нарт үзүүлэх замаар ийм мөрөөдлө ам оруулсаар байв. 2001 Space Odyssey кино боловсруулах эхний үед тэд дараа нь өөрсдөө аргаар төсөл дээрээ үргэлжлүүлэн ажилласаар байв. 1960-ад оноос хойш цөмийн пульс хөдөлгөөрийн талаар олон судалгаа хийгдсэн ба сүүлийн үед 20-той цөмийн туршилтуудын оронд компьютерийн симуляцуудыг ашигласаар энэ судалгаа түргэн урагшилсан. Үүний үр дүнд анхны оройны дизайнд олон сайжруулалт өөрчлөлт хийгджээ. Олон нийтийн зөвшөөрдөг нэг санаа бол пульс хөдөлгөөр нь агаар цөмийн дэлбэрэлт хийх ёсгүй, харин уламжлалт хөөрөх системээр сансарт гаргасныхаа дараа зөвхөн баахунд ажиллах тохиорж байх ёстой гэдэг. Тойрог замд уулзах жижиг хэсгүүдийг нийлүүлж том хөлөг өгсөх тэр шалгагдсан туршигдсан арга нь Аполлог сар руу аваачсан
Үүнийг ашиглан олон жижиг хөөрөх ажиллагаагаар бүрэн хэмжээний оройныг бүтээж болно. Материал судлалын шинжилгээ ухаанд гарсан дэвшил нь 1960-ад оны тооцоололоос хамаагүй хөнгөн болгох боломж олгож, хамгийн сүүлийн үеийн цохилт шингээх системүүд нь жолоодлого илүү зөөлнө, буруу дэлгүүртэй нөлөөнд төсвөртэй болгоно. Гэхдээ өнөө үед оройны төслийг сэргээх тухай төсөөлөлт хамгийн чухал шинжилэн цөмийн дэлгүүрлэлтүүд хэрхэн болдог вэ гэдэгт хийсэн өөрчлөлт байж магадгүй. Эхний цөмийн пульс хөдөлгөөрийн санаа нь жижиг цөмийн бөмбөгүүдийн санааг сайжруулсан пульс нэгжүүдийг ашиглах суурилдаг. За энэ хүчтэй тэсгэрлэлээр шахагдсан критик масст ойрцсон болоотоо ашигладаг байв. Түүнээс хойш бид ямар ч тэсгэх бодис ашиглахгүйгээр илүү бага хэмжээний хуваагдах материалаар асаах арга болоод байна. Энэ санаа нь бичил цөмийн нэгдэл гэж нэрлэгдэж 100 граммаас бага жинтэй жижиг түвшний бөмбөлгүүдийг гадаад цахилгаан оронд сорон зан хүчээр шахна. Энэ цахилгаан гүйдэл нь супер конденсаторын нуглаасуудаар дамжин хэд дамжуулагч утсаар дамжин бөмбөлгүүд рүү орно. Ийм их хэмжээний гүйдэл дамжуулах дамжуулагч дээр хүчтэй сорон зан талбай үүсч дамжуулагчийг хүчтэй шахаж түлшийг асаах хэмжээнд нэвтрүүлнэ. Үүний үр дүнд ойролцоогоор 0.1 килотон TNT-тэй тэнцэх энерги ялгарна. Энэ анхны оройн пульс нэгжүүтэй харьцуулахад ихээхэн бага. Гэвч хоёр дахь чухал шинэ технологи нь соронзон соплон юм а. Энэгээр үүсэд буй халуун, уурсан плазмыг байр чиглүүлэх боломжтой. Пульсд маш бага тул урдных шиг хийтэй уут эсвэл урт ил гарсан цохилт шингээх гарны шаардлагагүйгээр илүү энгийн цохилт шингээх систем ашиглаж болно. Илүү сайн нь соронзон соплон гарч буй плазмын энергиэс эрчим хүч авч пульс бүрийн өмнө супер конденсаторуудыг дахин цэнэглэх боломжтой. 2003 онд Минимаг санааг бодитоор Сайндаа үндэсний лабораторийн зүй төхөөрөмждөр туршиж үзсэн. Энэ машин түвшний бөмбөг шахахад шаардлагатай олон 10 сая амперийн гүйл өгч чадна. Төслийн зохион бүтээгчид түлш болгон маш жижиг критик масста криум 245 ашиглахыг хүсэж байна. Гэхдээ бид ердийн ураа 235-ыг ашигласан хувилбарыг төсөөлж болно. Тухайлбал заавал цэргийн зэрэглэлийн баяжуулсан уран байх албагүй ч байж мэднэ. Бүрэн хэмжээний минимаг оройн сансрын хөлөг нь ямар ч химийн буужингаас дөштэй техник гаргалтай урдтай 1G хурдтай тогтмологч ойролцоогоор 150 км/с хүрэх хурдны өөрчлөлттэй байх байсан. Энэ Марс руу 10 хоногт хүрч болох үз бархас бод гарагт хүрээ буцахад 1 жилээс бага хугацаа шаардлагатай гэдгийг илэрхийлнэ. Үүнтэй холбоотой сул талууд нь жишээлбэл асар том цахилгаанаар асаах төхөөрөмж шаардах болно. Агаар мандал дотор ажиллаж чадахгүй байх зэрэг нь үнэндээ цөмийн эрчим хүчнээс урдаагаас илүү болгоомжтой болсон олон нийтэд аюулгүй байдлын давуу тал мэтэр ойлгогдож болох юм а. Гэхдээ энэ оройныг сэргээх хангалттай юу? Гайхамшигтай гүйцэтгэл, шинэ аюулгүй байдлын арга хэмжээ, орчин үеийн сайжруулалт хангалттай юу? Магадгүй эцсийн нэг саад байгаа бах. Оройн шинэлэг, өндөр гүйцэтгэлтэй хөдөлгөөрийн систем бөгөөд бодит болохын тулд ихээхэн санхүүжилт шаарддаг. Тийм санхүүжилтийг зөвхөн NASA эсвэл эрчим хүчний яам зэрэг байгууллагаас авна. Гэхдээ тэдний их хурд шаардахгүй даалгаврыг биелүүлэх нөхцөлийг хангах тохиолдолд гэвч ийм даалгаврууд байхгүй. Учир нь одоо байгаа хөдөлгөөрийн технологиор биелүүлэх нь хит хэцүү. Хэн ч ойрын хугацаанд химийн пуужинг ашиглаж бархас байд руу сансрын нисгэж явуулах талаар бодитоор ярихгүй байгаа бөгөөд энэ оройны даалгаврыг зөвтгөх үндэслэл болохгүй гэсэн үг ээ. Энэ шовоо юу өндгөө гэсэн асуудал шиг бөгөөд лазер гэрлийн даруулаас эхлээд дэвшилтэт плазмын хөдөлгөөр хүртэл олон шин санаачлах бүхий сансрын технологиудыг хязгаарласан. Урт хугацаанд бусад салбарт технологийн хөгжил NASA-г цөмийн пульс хөдөлгөөрийг ашиглахад хүргэж мэднэ. Цөмийн нэгдлийн түвшний өрлүүдийг соронзон шахалтаар шахах, судалгаанд зарцуулж буй нөөцийн доторх хэсгийг микроцөмийн хуваагдлын судалгаад шилжүүлж болох юм. Энэ бол нарны хавтанг хөнгөн үр ашигтай болох чиглэлд гарсан дэвшил. Сансрын холлын ажлын төхөөрөмжөд ашиглагдах жишээтэй адил юм а. Эсвэл богино хугацаанд өрсөлдөөн нь оройныг сэргээх түлхэц болж мэднэ. Анх сансрын хөгжлийг төрөлтгсөн шалтгаан нь зөвлөлт холбоот улсын өрсөлдөй байв. Ирээдүйд Америкийн нэгдсэн улс нь Хятад луга улсуудаас илүү давуу байх технологи дахин эрэлхийлэх магадлалтай. Энэ зүйл хизээ эсвэл хэрхэн болохыг бид зөвхөн таамаглаж болно. Хэдэн 10 жил шаардлагатай ч байж мэднэ. Гэхдээ цөмийн пульс хөдөлгөөр маш том өсрэлт хийх боломж хэвээр байна. Оройн эсвэл түүнтэй төстэй зүйлс цаашд бодит болох эсэхийг мэдхийн тулд олон 10 жил бидэнд шаардлагадах магадлалтай. Гэхдээ түүх бидэнд зоримог шинжлэх ухааны санаа ба олон нийтийн маргааны хоорондын хил хязгаарт маш нэмгэн байж болохыг харуулжээ.
Заримдаа нэг л судалгааны ажил лаборатори хүрээнээс хайлж улс төр хэвлэл мэдээлэл бүр шинжилгээнд олон нийтийн итгэлээ хүртэл өөрчилж чадах маргааны өдөөж чаддаг. Шинжилгээ ухааныг хэлбэршүүлсэн нийтлэг маань гэр бүлээрээ шимтүүлсдэг 7 нүгээр сонир цангаа эрдэм мэдгээр услаж буй хүндэт үзэгчдэд маш их баярлалаа. Контентыг маань тасралгүй тууштай хийхэд та бүхний сэтгэгдэл, лайк, шеэр, сабскрайб болгон чухал шүү. Хэрвээ контентууд таалагдвал сэтгэлээ харамгуйлтайгээрэй. Энэхүү контентуудыг сайн дурын үндсэн дээр хийдэг тул хэрвээ та хүүхд залуусын ирээдүйн боловсролын төлөө хамтдаа хойноор оруулахыг хүсвэл миний доорх танс руу ханд өгч болно шүү. Эх 7 хоногт уулзцаая, хамт байгаарай.